За сайн байцгаана уу? Орой минь бүгдээрэнд нь тусгаар тогтнолын өдрийн баярын мэндийг хүргье. Одоогоос 109 жилийн өмнө энэ өдөр Монголын ард түмэн тусгаар тогтнолоо олж байсан юм гинлээ. Тэгээд өнөөдөр баярын өдөр. Тэгээ баярын оройг цөмөрөө бас баяртай өнгөрөөсөн дээр байх гэж би бодож байна. За ингээд би гартаа Франц вино барьчаад байгаа маа. Энэ бол Франц улаан дарс. Maison Castel гэдэг ийм дарс юм аа. За энэ улаан дарсыг би өнөө оройн хоолн дээр уух гэж зориуд задлаад байгаа. Тэгээд зориуд одоо задлаад байгаагийнх нь учир нь юу гэхээр дарсыг хэрэглэхийнхээ өмнө ингээд онгоолгоод ганц хоёр цаг байлгах юм бол амьсгалдаг гинэ. Дарс чинь өөрөө энэ шилэн дотор 2-3 жил болчихсон. Тэгээд унтаа байдалтай байдаг гин. Тэгээд агаар оруулахаар амьсгалдаг гинэ ингээд. Тийм учраас дарсаа ихлээр задлаад амьсгалуулчих. Тэгээд энийгээ би энэ манайд бас одоо зочин ирсэн учраас зочдтой би ингээд улаан дарсаа хийн. Ингээд сайхан амьсгалаад байж явах хэвээр. За тэгээ би энд 6 ширхэг Maison Castel гэдэг вино авчаад байгаа. За энийг 6 ширхгийг авах юм бол бас хөнгөлөлттэй гинэ. Бөөний үн болдог гин. Тэгээд нэгэн тал авахаас хойш бөөний үнээр нь авъя гэж бодоод ах нь бас 6 ширхгийг авцсан шүү. Тэгээд 4 улаан 2 цагаан вино авчлаа. За улаан винод нь бол би дуртай, цагаан винод нь манай эхнэр дуртай. За бид хоёр одоо загасны хоол хийвэл бас цагаан вино хэрэглээд байдгийн. За ах нь бол хоол хийхдээ уртааш өргөөшөө нэг л хоол сайн хийдэг гэж өөрийгөө боддог. Тэр бол одоо салмон стейк, загасны одоо филе, загасны стейк одоо хийдэг. За энэ удаад би дахиж нэг хоол одоо хийхээр шийдээд ингээд та бүхэндээ бас санд бодлоо хуваалцахаар шийдсэн. За хоньны шарсан гуй гэж байгаа. Магадгүй та бүхэн бодохдоо хоньны шарсан гуй хүн болгон хийсэн энэ их амархан энэ их юун сони юм гэж бодож байгаа. Яг ингээд тулаад үзэхээр эн чинь бас ч тийм амар юм биш байна. Бас германчууд энийг янз бүрийн аргаар гоё хийдэг юм байна. За би тэгээд нэг хинч хийж болохоор хөдөөгийн одоо хүнч хийж болох маягаар энийг хий гэж бодсон. Тэгээд би бас нэг хийж өмнө нэг туршсан. Их сайхан болсон. Тэгээ ер нь одоо манай Монголын бас нэг одоо брендинг хоол байж болох юм байна. Хоньны шарсан гоё. Энэндээ их гоё нэр өгч болох юм байна лээ гэж би өвдөө бодсон. Тэгээд энэ талаар интернетээр нэгэд уншсан. За тийм учраас цөмөрөө хоньныхаа шарсан гоёндоо оръё. За. За манай шарсан гоё бол энэ дотор байна. За энэ духовкын дотор бараг 2 цаг боллоо. Тэгээд энэ одоо юугаа би одоо авъя да. За. За ингээд ийм сайхан хоньны шарсан гоё байгаамаа. За энэ гоёыг бол амталсан. Амтлахдаа юу үргэлжсэн гэхээр бас интернетээс харсан юм аа. За энэ нэг юм сонин юм модны үнэртэй юм байдаг юм розмарин гэдэг ах шиг байна лээ. За энийг бол одоо илүү нь хийж өгсөн. Илүү нөхөлж жагаад, цоолж жагаад одоо хийсэн. За энэ чинамон гэдэг нэг юм бор юм байдаг ч нэг нүдцэн хэрэглээд идэм байл. Эндээс бас ингээд энэ лүү бас хийсэн. За
юу ясан хар перц хийсэн. Тэр нь хар перц хийгээд идэв юм байна лээ. За мөн одоо давс хийсэн шүү. Ингээд энэ юугаа сайхан одоо маха сайхан угааж цэвэрлсэн тэгээд духовконд хийгээд сайхан одоо 180-аас 230 градус дотор шарсан л да. За ингээд хажуугаар нь бас ингээд сайхан шүлэн гарсан. Та нарын шүлийг хараарай. Энэ шүлийг бас бид нар өөрсдөө хэрэглэнэ. За тэгээд энийг гоё зүсэж хэрэглэх ёстой юм байнамаа. За тэгээд одоо та бүхэн минь харж байхад за одоо ийм сайхан шөлтөө одоо ийм юу гарч ирж байна? Мах гарч ирж байна. Энэ бол одоо ийм юутайгаар гоё нөгөө шүүстэйгээ байгаа юм шүү. Их гоё зөөлхөн болсон. Энэ бол одоо үнэхээр одоо хорхоо хөрмөр тийм гоё мах гарч ирж байгаа энэ дээр. Ийм сайхан одоо амттай ийм сайхан одоо хоолыг одоо ингээд зочдтой хийгээд өгвөл их зүгээр юм болов гэж би бодлоо. Яг үүндээ бол яг хажууд нь ингээд ширээн дээр нь ингэж зүсээд ингээд гадна дотны хүнд хийж өгвөл одоо бас их гоё санагдах юм байх та. Яг тэгэхээр манай Монгол хоньны мах чинь өөрөө үнэхээр сайхан амттай. Одоо ийм сайхан том одоо баг эн чинь стейкний мах шиг том юм болоод байгаа шүү дээ. Энэ хатаа нэг вартуга тавтаа. Ийм гоё мах гарч иж шүү дээ. Гоё шүүстэй гол нь. Тэгэхээр энийг бол одоо миний ойлгож байгаагаар бас хөдөө мөдөө хаан ч гэсэн одоо ширээн дээр яг ийм махыг шинээр нь хийгээд гэр орондоо хийгээд ингээд идвэл энэ бол одоо бас том одоо хүндэтгэл гэж би бодож байна. Ер нь за ингээд одоо манай зочдууд тэнд хүлээж байгаа том жижиг одоо янз бүрийн зочдууд байна. Ийм сайхан одоо хоол бол өмнө нь би мэддэггүй байсан юм байна лээ энийг. Тэгээ энийг одоо хийх гэж уншиж үзэж харж явж байгаад энэ ч одоо ийм сайхан хоол байт юм байна гэдгийг бас мэдж авлаа. Тэгэхээр энийг бол одоо бид нар хийгээд нэг гоё Монголын нэрийн брендинг нэг хоол болгоцмоор юм шиг одоо надад санагдсан шүү. Тэг. Үндэ бол энэ манай Монголд байгаа одоо хоолнуудаас хамгийн гоё хоолнуудын нэг гэдэгт бол би өөрөө итгэлтэй байна. Тэг. За ийм сайхан одоо баг л одоо стейк гэсэн үгтэй гэсэн шүү дээ. Одоо стейк гэдэг чинь арай өөр юм байдаг байх. Яг одоо жинхэнэ утгаараа бол гэхдээ бол энэ юу стейкнээс одоо утаад авах юм алгаа 1 2 3 4 5 6 7 тэн 5 6 7 за яг болж байна. За ингээд хажууд нь бол би хачир хийсэн. Хачир бол маш амархан. За энэ бол зөвхөн ингээд төмс лоовн юм байгаа мó. Энэс илүү бол бараг хэрэггүй байх. Тий. За би уг нь энд брокколигийн шүл хийгээд зочдтой өгсөн байгаа. За энд бас би жаахан удаа хийцсэн байгаа. Хамаагүй одоо
Бодоогоо би энүүгээр л одоо. За энүүгээр ичихсээс арай тийм юм аа. Эндээс нэг юм болно. За эндээс сайхан будаа байна. Тавиад хажууд нь салаад бол бас байгаа. Тэг. За ингээд шүлэн би бол энэ шүлээ хэрэглэе гэж бодож байгаа юм шүү. Соус нь. Энд ороод өнөхөр ингээд бас сайхан ингээд соус гарсан байгаа. Энэ соус маань бол одоо энэ дээр ингэж тавигдах хэрэгтэй юм аа гэж би бодож байна. За ингээд нэг хол бэлэн болоо. Минь ирээд аваарай. Том залуу нэрээд аав шүү, том байна. За. Энэ хоёрыг бол одоо би тэнд өгчээ. Манай дуучин Алтай манай найз ирсэн байгаа. Гэр нь ойрхон байдаг. Өнөө оройн маань одоо хүндэт зочин маань манай дуучин Алтай бидний найз. Тэгээд за Алтайдаа жоохон томхон ээчээ. Хэрэггүй юу. За ингээд мэд авцсан уу? Ээжихийг авч явах гэж байна уу? Цааш соус. Оо, энэ соус юм яа. Гэрийн аргаар амархан хийж болох талаар нь би бас бодоод байгаа юм л да. Энэ хоолыг бол. Энэ бол Монголын бас нэг гоё брендийн хоол болж болно гэж би бодож байгаа шүү. Яг үнэндээ. За ингээд энийг одоо эхнэртэй л үгүй. За би аялч юмстай. За би аялч чинь шүү. За би тэгвэл ширээ рүү явах уу? За би тэгвэл энд шүлээ авъя. За ширээ дээр ач. За. Окей. Аав миний хотох бинуга. Энийг гаргаж хоолоо минь. За. За энд ингээд ээжийн нэрх хооронд миний аав нь хүмүүсийг танилцуулжээ. За Алтай, халло, сайн уу гэрээ? Сайн байна уу, сайн уу гэрээ. Тий. Чамайг 1700 харж байгаа юм байна шүү яг одоо. Тарай минь. Шинэ оны баярын Улс тонгосны одоо тусгаар тогтнолын баярын минь. баяр өдөр тий. За за. Тэгээд бас гоё хоолоор байлгаж байгаа. За цагаан болоороо. За энэ манай Алтайгийн 3 хөөрхөн хүүхэд нь сууж байна. За. Мэд хоолой дээр гоё. За сайхан хооллороо мэд. Одоо хоол нэрж яваа юм байна. Тий. За энэ манай бага охин одоо манай витамин сууж байна, мультивитамин. За энэ бол одоо манай сүхвэгийн нэг өсөндөө манай Алтайгийн 3 хөөрхөн мультивитамин сууж байна тий. Мультивитамин үүдэл байгаа штэ энд. За бид нар бол ингээд бас оройн хоолн дээр юм ла тавих дуртай. Тийм. За тэгээд бас жинхэнэ ориг цэцэг байгаа бид нар. За ингээд ориг хоньны мах. За тэгээд энэ хоолыг хинч хийж болно. Их гоё амттай болдсон байна лээ. За тэгээд энэ манай эхнэр өөрөө ирж явна. За тэр одоо манай гэрээ эцэгтэй ирж явна. Миний хайрцаа наашаа яваараа. Тий. Энэ виногоо бас тулгах гээд байна. Тий. Битэр виногоо уух. Аа. Наашаа За. явна. Миний охин аавыгаа нааш нь ингээд аавн шүү. Одоо ингээд аав нь аав руугаа бичиж байгаа. Аав нь хондгоны үг хэлэх гээд байна. Хоол өгчих гээд байна. За. Ингээд шот тавьчих байгаа юм миний охин. За. За ингээд Facebook-ийн найзууд минь цөмөрөө ахиж уулзсандаа баяртай байна. Тэгээд өнөөдөр бас онцлог өдөр Монгол улс
тусгаар тогтнолоо олсны баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр бас одоо бүгдээрээ тэртээ тэргүй гэртэй байгаа. За өнөөдөр энэ сайхан өдөр манай гэрт хүрэлцэн ирсэн Алтаадаа их баярлалаа. За сүхээ одоо ирж яваа гэж байгаа. Ойрхон байгаа. Тий. За ингээд бүх Facebook-ийн найзуудаа баярын мэндийг хүргээд эрүүлийн хаз жаргал сайн сайхны хүсье. За ингээд cheers тэ эрүүлэнхийн төлөө Франц Кастел Дарсыг өргөё. Сайхан олоорой. Баярлалаа.